Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ Дэлхийн энерт Монгол бахархал нэвтрүүлгээрээ эрхэм зочин ураад байна. Эрхэм зочин маань бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайд Уусун оролцоод байна. 1990-ээс 2015 он хүртэл багагүй хугацаа. Энэ хугацаанд 25 жилийн түүхт ойгоо тэмдэглэж 25 жилийнхаа үйл ажиллагааг зохион байгуулж байгаа та бүхэн маш их баярлсаар байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааныхаа талаар дурсахгүй юу? Ер нь хойштоо ямар зорилт тавиад явж байна? 지금 방금 사회자님 말씀하신 대로 금년은 한국과 몽골이 수교한 지 25주년이 되는 хөтлөгч таны хэлсэнчлэн энэ онд Монгол Солонгос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг 25 жилийн тохиож байгаа билээ. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа улс төр эдийн засаг, соёл зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирсэн. Ялангуяа энэ онд бид бүхэн хоёр орны найрамдалт харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө ихээхэн хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа. Энэ хүрээнд өндөр дээд түвшний айлчлал хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хэрвээ энэхүү дээд түвшний айлчлал хийгдэх юм бол хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих сайхан нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тэглэв яах вэ? Тэгэхээр түүхэн орныхоо тухай дурсахгүй юу? 사실 몽골도 Монгол өн эртний түүхтэй орон, Солонгос ч бас урт удаан жилийн түүхтэй. Манай эртний өмнөх 2333 дугаар онд анхны төрт улс үүссэн гэж үздэгч. Солонгос бараг 5000 жилийн түүхтэй орн юм аа.
Монгол улсын адилаар урд нь Солонгос орон хуваагдан салж нэгдэн нийлж ирсэн түүхтэй бас Японы даралт хүртэл орж байсан. 1945 онд дэлхийн 2 дугаар дайн дуусахдаа зэрэгцэн чөлөөлөгдөж, үүний дараа ардчил гарч ирэн эдийн засгийн хөгжилд хүрсэн шүү дээ. 남과 동시에 해방이 되어서 그 이후로 그 민주화 또 경제 발전을 해오고 있습니다. Тэгэхээр бүгд найрамдах Солонгос улс одоо элчин сайдын яам нийгэмдээ хандсан маш их одоо ажил зохион байгуулдаг. Үүний нэгэн жишээ бол саяхан одоо 4 сараас 7 сар хүртэл хугацаанд бол ерөөсөө ямар ч ажил хийгээгүй байсан ч хамаагүй монголчууд одоо Солонгос орныг зорилоо. 7 сараас хойш бол мэдээч хэрэг яг тэрний хугацаанд донд одоо монголчууд ямар ажиллаж байсан, ямар байсан, энэ сайхан боломжийг яаж ашиглаж байсан, энэний судалгаа гараад ирэнгүүт нь 7 сараас эхлээд бол тодорхой хэмжээний мөнгө байршуулах боллоо, цалинтай ажилтай хүмүүс явуулах боллоо. Тэгэхээр нийгэм тамдсан маш их үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний талаар ярихгүй. Мэдээч хэрэг монголчууд очиод үзэх юмсан, нэг ч очиж үзээгүй хүмүүс тэр сайхан орныг очиод үзэх юмсан. Одоо жишээ нь бүгд найрамдах Солонгос улсыг бол хамгийн ойрхон барууны орн гэж нэршдэг шээ монголчууд гэж магтан цаашаадаг. Тэгэхээр тэнд очиод үзэхийг хүссэн хүмүүс их боломжийг л гаргаж өглөө шүү дээ. 그 양국 관계가 더욱 발전하기 위해서라도 그 인적 교류, 그러니까 양국 국민들이 서로 오가는 그런 교류가 더욱 활발해지는 것이 중요하다고 생각이 됩니다. 그를 위해서 저희 대사관 хоёр орны харилцаа улам бүр өргөжин хөгжин цэцгэлэхэд хоёр орны иргэд хоорондын солилцоо нэмэгдэх нь маш чухал юм. Үүнтэй холбогдуулан манай элчин сайдын яамнаас визний нөхцөлийг хөнгөвчлөх журмыг энэ оны 4-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Үүгээрээ олон монгол иргэдэд Солонгост зорчих боломжийг олгож байгаа. Жишээ нь визний нөхцөлийг хөнгөвчлөх журмыг хэрэгжүүлж эхэлснээс хойш виз мэдүүлэгчдийн тоо маш ихээр нэмэгдсэн. Энэ оны 8 дугаар сарын эцсийн байдлаар виз мэдүүлсэн иргэдийн тоо ойролцоогоор 34 мянгад хүрсэн байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах юм бол 54% өссөн үзүүлэлт юм аа. 8 дугаар сарын эцсийн байдлаар 52 мянга гаруй иргэн Солонгос руу зорчсон байдаг. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 24% өссөн үзүүлэлт юм. Цаашид манай элчин сайдын яамнаас Монголын олон иргэд Солонгос руу ямар нэгэн чирэгдэлгүйгээр амархан явах тал дээр арга зам хайн ажиллах болно. Үүнтэй холбогдуулан элчин сайдын яамны зүгээс Монгол иргэдээс хүсэх зүйл байна. Энэ нь юу вэ гэвэл Солонгос руу зорчих зорилго, очиод оршин суух зорилго адилхан байх ёстой юм. Өөрөөр хэлбэл хууль бусаар амьдарч байгаа иргэдийн тоо нэмэгдэхин хэрээр манай элчин сайдын яамнаас арга хэмжээ авч ажиллах болно. Иймд энэ тал дээр анхаарал хандуулаасай гэж Монголын иргэдээс хүсмээр байна. 써야 될 부분들이 많이 있습니다. 이 점에 대해서는 몽골 국민들께서도 각별히 유념을 해 주시기를 부탁을 드립니다. Мэдээч хэрэг яг энэ боломжийг ашиглаад ер нь би ч гэсэн бас бодож байна л да. Яг тэгвэл монголчууд маань энэ сайхан боломжинд нь баярлаад энэ сайхан боломжийг бий болгож байгаад нь одоо гүн талархал илэрхийлээд яг тухайн орны хуулийг эрхэмлэн сахих нь хамгийн чухал гэдэгт л одоо ер нь би Америкт байхад энэ юг боломжийг сонссон байхгүй. Тэгээд миний монголчуудад бол маш их сайхан боломж олж байгаа юм байна. Хамгийн гол нь хуулийн эрхэмлээсээ гэсэн л чин хүсэл байсан. Та консулын эрх зүйн асуудлын талаар одоо юу гэж боддог? 그 제가 생각할 때 아까도 말씀을 드렸다시피 그 한국과 몽골 관계 발전에 있어서 가장 중요한 요소는 역시 그 인적 교류, 그러니까 사람과 사람이 서로 오가는 것이라고 생각이 됩니다. 아까 말씀을 드렸던 Өмнө дурдсанчлан Монгол Солонгосын хөгжилд хамгийн чухал зүйл иргэд хоорондын харилцаа. Мөн адил үүний төлөө л хийгдсэн ажлуудын нэг юм. Монгол Солонгос хоёр орон дипломат харилцаа тогтоогод 25 жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд хоёр улсын харилцаа ихээхэн хөгжсөн. Энэ дүнд иргэд хоорондын харилцаа маш их өргөжин тэлсэн. Жишээ нь Солонгос улсад ойролцоогоор 30 мянган монгол иргэн оршин сууж байгаа. Энэ нь Монголын нийт хүн амын 1% тэнцэх хэмжээний тоо шүү дээ.
Тэгвэл Монголд 3000 гаруй солонгос иргэн амьдарч байна. Мөн солонгост 1 жилээс дээш хугацаанд амьдраад их нутагтаа буцаж ирсэн монгол иргэн 300,000 гаруй байдаг гэж сонссон. Улаанбаатар хотын ихтэй сургуулиудад солонгос хэлийг сонгон судалж байгаа оюутан 2000 гаруй байгаа бол ерөнхий боловсролын сургуульд солонгос хэл сурч байгаа сурагчдын тоо 2000 гэж сонссон. Эдгээр хүмүүс хоёр орны харилцааг хөгжүүлэхэд гол хүчин зүйл болно гэж бодож байгаа. Манай элчин сайдын яамнаас энэ мэт иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд эх оноос Бусан Улаанбаатар чиглэлд шууд нислэг явуулахар болсон. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан Монгол солонгосын агаарын харилцааны асуудлаарх уулзалт хэлэлцээрээр энэ талаар тохиролцсон бөгөөд хоёр тал хичээн ажиллаж байгаа. Хэрвээ эх оноос шууд нислэг хийгдэж эхлэх юм бол олон солонгос иргэд Монголд ирж, олон монгол иргэд солонгос руу зорчих болно. Манай элчин сайдын яамнаас хоёр улсын иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа. 하고 있습니다. 만일 내년부터 부산과 울란바토르 간의 정기 항공 노선이 취항하게 된다면 더 많은 그 한국 국민이 몽골에 올 수가 있고 또 더 많은 몽골 국민이 한국에 갈 수 있다라고 생각이 됩니다. 앞으로도 저희 대사관에서는 이러한 인적 교류가 계속 증가할 수 있도록 노력을 해 나가겠습니다. Тэгэхээр маш их үйл ажиллагаа бидний ерөөсөө сая бас таны түрүү ярьжсэн ярианаас гэхэд бас мдээгүй шинчилсэн тий шинэвтер их сайхан хариултуудыг олныг мэдж авлаа. Тэгэхээр маш их үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм шүү дээ энэ жил. Хоёлаа тэгэхээр бас нэг өөр яриа руу орё л доо. Юу гэхээр бүгд найрамдах солонгос улс бол цагаан сараа гэж манайтай адилхан хийдэг. Тэр нь яг ижил төссөө санагддгийг. Яг тэгвэл ээж аавыгаа хайрлсан, хамгаалсан тийм ээ. Сайхан ээж аавдаа бэлэг байрсан, урт насалж удаан жаргахыг өрөөсөн ийм сайхан үйл ажиллагаа. Одоо ижилхэн Монголтой ижил төстэй их олон зүйлээдэг штэ. Тэрний нэгэн хэсэг юм. Тэгэхээр тэр тухайгаа дурсахгүй юу? 아까 그 사회자님도 말씀하셨지만은 한국과 몽골이 오랜 Монгол солонгос хоёр орн өн эртний өөх төвхтэй орнууд. Мөн ойролцоо соёл уламжлалтай ард түмэн Монголд ч бас солонгосын адил ахмад наснаа хүндлэх, гэр бүлийн эв ээг чухалчилдаг ёс байдаг. Тиймээс цагаан сар ч юм уу ямар нэгэн баяр ёслолын үеэр халуун амбүлээрээ цугларан үндэсний хоол ундаа зооглон үндэсний тоглоом наадгаагаар тоглонгоо цагийг сайхан өнгөрүүлдэг ёс заншил байдаг. Үүнтэй адилхан ёс заншил Монголд байдаг гэж би сонссон. Магадгүй дараа нэг боломж олдох юм бол Монголын цагаан сарын баярыг өөрийн биеэр очиж үзэн солонгосын цагаан сар ч юм уу үүнтэй адил үндэсний баярыг хөтлөгч таач бас очиж үзвэл хоёр орны соёлыг ойлгох сайхан боломж гарах байхаа гэж би бодож байна. 같은 그런 명절에 또 우리 사회자님도 한번 직접 와서 보시면은 서로를 이해하는데 좋은 기회가 될 것으로 생각이 됩니다. Баярлалаа. Яг энэтэй адилхан би одоо 2016 оны цагаан сарын нэвтрүүлгийг одоо элчин сайдын яамдуудтайгаа хамтарч хийхээр бүр одоо зохиолоо бичсэн байгаа. Түүндээ бол та бүхнийг оролцуулъя. Мэдээч хэрэг Солонгосын цагаан сарыг үзэхэд одоо цагаан сар ямар байдгийг өөрийнхөө төсөөллөөс ямар байдгийг гэдгийг баталгаажин үзэхэд бол таатай байна. 그 아마도 서로의 그런 그 문화를 통해서 또 서로를 알아가는 Соёлоор дамжуулан харилцсан бие биенийг ойлгох, танин мэдэх нь маш чухал юм. Цагаан сарын үеэр таныг өрн солонгосчууд үндэсний баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг, ямар хоол хүнс зоогддгийг харуулж, эсрэгээр нь Монголын цагаан сарын баяраар манай элчин сайдын яамтай хамтран тусгай нэвтрүүлэг хийн гэж байгааг сайд миний бие нэр төрийн хэрэг гэж бодож байна. Танд баярлалаа. Тэгэл яг надад ч бас нэр төрийн хэрэг. Одоо яг нөгөө 2 хоногийн хэд хоногийн дараа нэг 7 хоногийн дараа нөгөө нэг ургацын баяр болох гэж байгаа шүү дээ, тий? Тийх үү? Солонгос. Тэгэхээр та хүүхэд насаа дурсахгүй юу? Мэдээж тий? 예. 그 아마 몽골도 좀 비슷하다고 제가 들었는데 저희가 어렸을 때 계속 저희 부모님한테 들은 얘기는 공부해라, 공부해라. 공부해라. Монголд ч гэсэн адилхан гэж би сонссон. Намайг баг байхад эцэг их минь хичээлээ хийл гэдэг байсан шүү дээ. Одоо эргээд бодоход хичээлээ хийхээс өөр зүйл санаанд сайн орж ирэхгүй байна. Миний би дипломатчаар ажиллангаа олон улс орноор явж тухайн орны соёлтой танилцсан маш их туршлагыг хуримтлуулсан. Тиймээс түрүүн хэлсэнчлэн олон монгол иргэн солонгос зорчих боломж нэгдэх юм бол солонгосын талаар илүү ихийг мэдэн авч их ойлголттой болох байхаа гэж найдаж байна.
Бага насны дурсамж гэхээсээ илүү насанд хүрээд дипломатч болоод олон улсаар явж үзсэн дурсамжууд маань л маш их байдаг юм да. 뭐 사실 유년 시절에 대한 그 기억보다는 저는 오히려 커서 이제 외교관이 돼서 그 여러 나라를 돌아다닌 기억이 더 많습니다. Энэ албыг одоо явуулахад сонгохдоо гэсэн үг шүү дээ, тийм ээ. Сонгоход ямар зүйлийг эрхэм болгосон бэ? Ер нь элчин сайдын одоо үүрэг албыг хариуцахын тулд хамгийн гол ямар одоо юг сонгосон? 방금 제가 말씀을 드렸다시피 이제 여러 나라를 돌아다니면서 또 다양한 문화를 접하면서 느꼈던 것은 일종의 어떤 열린 마음, 어떤 소통이라고 생각이 됩니다. 다시 말씀을 드려서 사실은 저와 같지 않은 Сая хэлсэнчлэн олон улс оронд очиж үзсэн, олон соёлтой танилцаж үзсэн хүний хувьд нээлттэй сэтгэл хоорондоо ярилцсан ойлголцох явдлыг л маш чухалд үзэж байгаа. Миний мэдэж авснаар тухайн орны ард түмэнтэй нийлэн зохицож амьдрахын тулд тэднийг ойлгох нь чухал гэж бодож байдаг. Монголд ирээд мэдэрсэн зүйлийн нэг нь нүүдэлчдийн соёлоос нээлттэй сайхан сэтгэлийг олж харсан. Тиймээс монголчуудаас илүү ойр дотн илгэсэг байдлыг мэдэрсэн юм. Хойштоо Монголд байх хугацаанд олон иргэдтэй уулзаж, монголчуудад байдаг нээлттэй тэр сайхан сэтгэл, нээлттэй соёлынхын талаар илүү их сурч авахыг хичээнэ. 국민들을 제가 만나면서 이러한 몽골 국민들이 갖고 있는 어떤 그 개방성 또한 열린 문화, 열린 마음을 더 많이 배우도록 노력을 하겠습니다. Элчин сайдын яамны хойштын зорилт юу вэ? 우선 제가 생각할 때 첫 번째는 그 몽골 국민들이 한국에 대해서 좀 더 친근감을 갖도록 하는 것입니다. 마침 금년이 한국과 몽골 수교 25주년이었기 때문에 저희가 봄과 여름에 Миний бодлоор хамгийн түрүүнд монголчуудыг солонгосын талаар илүү ойр дотн сэтгэлтэй болгох явдал юм. Энэ онд Монгол солонгос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн тохиож байгаа. Энийг өгтөн манай элчин сайдын яамнаас өнгөрсөн хавар 100 олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Жишээ нь Монгол солонгосын уран бүтээлчтэй хамтарсан дуурийн тоглолт, кино наадам, хоолны фестиваль, K-pop тоглолт зэрэг юм. Эдгээр соёлын арга хэмжээгээр дамжуулан монголчууд солонгосын талаар илүү дотн сэтгэгдэлтэй болоосой гэж хүсэж байна. Мөн үлдсэн хугацаанд ийм арга хэмжээг олон зохион байгуулах юм. Чухал гэж бодож байгаа бас нэгэн зүйл бол Улаанбаатар хотод байрлах ИТ-Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэл юм. ИТ-Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэл нь Монгол Солонгос хоёр орны засгийн газар Монгол Солонгосын ард түмний хамтын ажиллагааны түүхийг өгүүлэх цэцэрлэгт хүрээлэл юм шүү дээ. ИТ-Жүн эмч 1920 онд Монголд амьдарч байх хугацаанд олон монгол иргэдэд тус хүргэхийн зэрэгцээ. Японы эсрэг тэмцэгч нэгэн байсан юм. Иймээс манай элчин сайдын яамнаас Монгол улсад ирсэн олон солонгос иргэдийг ИТ-Жүн эмчийн цэцэрлэгт хүрээлэнгээр оруулах тал дээр анхаарч ажиллах болно. Урд нь солонгос эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд гадны улс орнуудын тусламжийг авсан. Одоо тусламж олгодог орн болж өөрчлөгдсөн. Ийм туршлагатай орн болохоор манай засгийн газар Монголд ямар тусламж хэрэгтэй байна вэ гэдгийг сайн мэддэг. Иймд хөгжлөн албан ёсны тусламж, бусад зээл тусламжуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр хичээн ажиллана. Эцэст нь хэлэхэд эх онд Монгол томоохон арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ нь АСЕАН-ын дээд хэмжээний чуулга уулзалт юм. АСЕАН-ын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдахад Солонгосын засгийн газар болон манай элчин сайдын яамнаас ихээхэн анхаарлаа хандуулж сайн үр дүнд хүрэхийн төлөө хамтран ажиллана. 좋은 결실을 볼 수 있도록 노력을 해 나가겠습니다. Дэлхийн ань нэрт Монгол бахархал нэвтрүүлэг гадаад харилцааны яамтайгаа хамтран 2009 оноос хойш бас баггүй хугацаа их олон жил 7-8 жил болж байна баг тий. Тэгээд энэ дэлхийд суугаа элчин сайдын яамдууд дээрээ монголчууд дээрээ тухайн орны 20 дугаар зууны 21-р зууны хөгжил бүтээн байгуулалтын тухай сурвалжлан сурталчилж байгаа шүү дээ.
Тэгээд бид явах болгондоо бол орон болгондоо монголчуудтай маш том бэлэгтэй очдог. Энэний нэгэн жишээ гэхэд сая та нар биднэрт бол маш сайхан боломжийг бий болгож өглөө маш хурдан виз мэн гарлаа. Одоо тэр хугацаанд гэхэд би одоо тэнд сууж байгаа монголчуудтай ийм сайхан том шагналуудыг одоо хөөцөлтөөд аваад одоо авчиж өгөх гэж байна. 3 хүнд авчиж өгөх гэж байна. Энэ нь бол алтан од тэргүүний ажилтан залуу алтан медаль гэдэг энэ сайхан одоо бэлгүүдийг авчиж өгөх гэж байгаа. Тэгэхээр энэ бол та бүхний минь бас тус юм шүү. 제가 생각할 때 지금 이런 그 특집 프로그램, 한국에 대한 여러 가지 프로그램은 매우 중요한 그 프로그램을 생각이 됩니다. 바로 한국을 Миний бодлоор Солонгос орны тал дээр тусгай нэвтрүүлэг хийх нь маш чухал гэж үзэж байна. Олон монгол иргэдэд Солонгос орныг таниулах боломж гэж ойлгож байгаа юм л да. Энэ удаа Солонгосын соёл эдийн засгийн өндөр хөгжилд хүрсэн Солонгос орн, Солонгосын олон имижийг харуулсан нэвтрүүлгүүдийг бэлтгээд монгол хүмүүст зөв мэдээлэл хүргэвэл маш их баярлалаа. 이미지를 심어 주셨으면은 감사하겠습니다. Тэгэлгүй яах вэ? 21-р зууны Солонгос улсын тухай одоо нэвтрүүлгийг цуврал нэвтрүүлэгтээ оруулна. Бид түүнээс гадна бас уламжлалт явсараа бол бид нэр аз хүрэх компанийнхаа ийм дурсгалын зүйлийг гардуулдیں۔ Энэ удаа бол нууц товчоо гэдэг энэ сайхан номыг англи хэл дээр ном байгаа шүү. Тэгээд танд ажилтан амжилт хүсч энэхүү номын дээр барья. Корейд Солонгос суугаа монголчуудтай болон Монголд одоо амьдарч байгаа солонгосчуудтай мэдчилгээ өгөх боломж байна. 우선 저한테 이런 그 소중한 선물을 주셔서 너무나 감사합니다. 저도 이 몽골 비사를 열심히 읽고 또 몽골에서 더 많이 공부를 하고 앞으로 여기서 몽골에서 근무하는 동안 많은 도움을 받도록 하겠습니다. 또 저한테 이렇게 소중한 그 선물을 주셨는데 Ийм нандин бэлэг өгсөнд үнэхээр танд баярлалаа. И Монголын нууц товчоо номыг бүгдийг бүтнээр нь уншаад Монголын тухай илүү ихийг судалж мэдэх болно. Мөн энэ номноос маш их зүйлийг мэдэж авах байх. Энэ нандин бэлгийн хариуд миний зүгээс хариу бэлэг бэлдсэн байгаа. Энэ ном нь Солонгост хамгийн удаан хэрэглэгдэж байгаа номуудын нэг. 3 улсын түүх гэдэг ном л доо. Монгол хэлээр хэвлэгдэн гараад удаагүй байгаа юм. Уншаад үзэх юм бол 2000-аас 1500 оны Солонгосын түүхийг мэдэж авах боломжтой. Өнөөдрийн яриандаа эдийн засгийн хөгжлийн талаар дурдсан. Тэгвэл энэ Пак Жон Хи ерөнхийлөгчийн талаарх ном байгаа юм л да. Мөн монгол хэлээр орчуулагдсан Пак Жон Хи одоогийн бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гин Хэгийн эцэг юм. Пак Жон Хи ерөнхийлөгчийн ачаар л Солонгос өнөөдрийн эдийн засгийн өндөр хөгжилтэд хүрч чадсан. Энэ хоёр ном Солонгосын талаар нэлээд ойлголттой болоход туслах байхаа. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шүн улим санах нууц байдаг. 큰 경제적인 혜택을 누리고 있다고 생각이 됩니다. 그래서 이 두 책은 아마 또 한국을 이해하시는데 많은 도움이 되실 것이라고 생각이 됩니다. За маш их баярлалаа. Номын дээд бол ертөнцийн хамгийн дээд шагнал одоо дурсгалын зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр их баярлалаа. Тэгээд таны ажилд, амьдралд дахин одоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж хоёр орныхоо одоо түүчээ болон хоёр орныхоо найрамдал харьцаанд одоо маш их үйл ажиллагааг өргөн дэлгэр хийж байгаараа хэмээн өрөөлайлдээ. 오늘 아까 사회자님이 저한테 우리 한국에 살고 계시는 몽골인들에게도 한 말씀을 Түрүүн хөтлөгч таны зүгээс Монгол иргэдэд зориулан үг хэлхийг хүссэн. Дээр хэлсэнчлэн Монгол Солонгос хоёр орны харилцаанд хамгийн чухал зүйл бол юунаас илүү хүн юм шүү дээ. Солонгост оршин сууж байгаа олон монгол иргэд Солонгост ажил хийгээд олсон мөнгөө Монголд байгаа гэр бүлийнхэндээ шилжүүлдэг гэж би сонссон.
Солонгост ажиллаж амьдрах хугацаанд эрүүл мэндэд анхаарч, гэр бүлтэйгээ сайхан харилцаагаа хэвээр нь хадгалж, хоёр орны харилцаа илүү их хөгжөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаа. 한국에서 사시면서 건강을 잘 유지하시고 또 가족들과도 좋은 관계를 또 유지하시고 양국 관계가 계속 발전될 수 있도록 큰 역할을 해주시기를 부탁을 드리겠습니다. Тэглүү яах вэ? Хэлийн чандад суугаа монголчуудыг би Монгол бахархал нэвтрүүлэг хамгийн зоригтой, хамгийн хөдөлмөрч гэж боддог. Түүний зэрэгцээ хэлийн чандад суугаа монголчууд маань тухайн орныхоо хуулийг л хамгийн чухал эрхэмлэн сахижээвэл энэ олон боломж, энэ олон бололцоо оюуны хөрөнгө оруулалт, эх орон руугаа хөрөнгө оруулах энэ их үйлс чинь бүтнэ гэдэгт л мартахгүй үргэлжийн мөнхөд санаж явах хэрэгтэй. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ баярлалаа. Бүгд найрамдах Солонгос улсын Суан хот, Сөүл хот, бусад хотуудаас бид мөдхөн сайхан нэвтрүүлгийг хийж та бүхнийхээ мэлмийн юг мялах болно. Эрхэм үзэгчдээ баярлалаа.